Энэ оны 5 дугаар сараас эхлэн аймгийн хэмжээнд тохичлтын сарын ажлууд шатаараатай хийгдэж байна. Ногоон дархан төслийн үрийн тухайлбал Дархан United Arena-гийн ойр орчмын тохичлтыг эхний ээлжинд сайжруулж өгнөлээ. За энэ хүрээнд Дархан сумын 11-12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хотын захирагчийн зөвлөх бат учир болон захирагчийн ажлын албаныхан 4 дахь удаа уулзжээ. За тэд аж ахуйн нэгж байгууллагуудыг байгууллагынхаа ойр орчмын талбайг тохижуулахад аймаг орон нутагтай хамтран ажиллах талаар ярилцсан, төлөвлөсөн зураг төслөө танилцуулжээ. Яг энэ явган зам дугуйн замын дотор талын хэсгийг нь бол аж ахуйн нэгжүүдтэй нь уулзаж одоо тохичлтын ажил хийхээр төлөвлөд байгаа. Энэ хүрээндээ зураг нь гарчихсан төлөвлөлтийн. За энэ хүрээндээ бас одоо аж ахуйн нэгжүүдэд хуваарлаж яг одоо энэ хэсэг дээрээ зогсоол ногоон байгууламж хашаа хийх тухай асуудлаар хилцэж одоо эцэслэж ярь тохирж байна. Тэгээд энэ хүрээндээ бас аж ахуйн нэгжүүдийг хэрвээ та бүхэн одоо хөрөнгө оруулалтаа хийж одоо чадахгүй бол энэ дээр одоо бас мэдээж аж ахуйн нэгжүүдийг хийж тохичлт хийгээд энэ дээрээ бас одоо тодорхой хэмжээний одоо худалдаа үйлчлэгээр явуулъя гэсэн аж ахуйн нэгжүүдийг байрлуулж ингэ шийдвэрлэе. Эсвэл та бүхэн маань одоо энэ тохичлтын ажлыг яаралтай хийж шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг ийм уулзалтыг зохион байгуулад явж байна. Тэгээд ер нь бид энэ консулын уулзуураас DBC-ийн уулзуур, консулын уулзуураас 16-гийн тойрог хүртэлхийн гудамыг бүх талаараа одоо тийм тохичлттой маш одоо Дархан хотын өнгө үзэмж болсон ийм гудамж болгож одоо тохижуулахаар ажил зохион байгуулад ингээд зохион байгуулалтын ажиллаа хийгээд явж байна. Ерөнхийдөө бол бид ч одоо ерөнхийдөө эргээрэл хүлээж авч байна. Ерөнхийдөө бол боломжтой. Одоо энэ ажлын явцыг ерөнхийдөө хурдан шуурхай байвал бид нар ч гэсэн бас амар байна. Ер нь бол аж ахуйн нэгж дэмжиж байгаа шүү дээ бид нар ч. Одоо тэгээд тэргүүл энэ худалдааны гудамж болж байгаа нь зөв. Тийм түүз мүз тавихгүй гэдэг нь бас зөв. Тэгээд яг хуу тогтчлт зогсоол гэдэг дээр нь жоохон яг хуу төсвийн жоохон өндөрлөлттэй асуудал. Нөгөө зарим нэгэн байгууллагууд нь түрээсийн учраас тэрэнд нь хөрөнгө оруулах жоохон багтаа. Яг хуу яг өөрсдөө хийж байгаа хүмүүс нь бол хамаагүй хөрөнгө оруулалт хийж болж байгаа байхгүй. Тиймэрхүү асуудал дээр нэг жоохон хөрөнгө дээр л жоохон тийм байгаа болохоос бус нь гайгүйхөө болохгүй тэгээ олуулаа. Дэмжиж болох байх. Бидний ил сурснаар консулын уулзуураас DBC-ийн уулзуур, мөн консулоос 16 давхрын уулзуур хүртэлх гудамжийг хотын өнгө үзэмжийг илтгэх жижиг тохичлолтой гудамж болгон тохижуулахаар төлөвлөсөн гэлээ. За энэ хүрээнд тухайн хэсгийн төв авц замын хоёр талын явган үний зам дагуу нэг загвараар хашаажуулан гацуур мод суулгах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. За төлөвлөлтийн дагуу гэрэл болон самлуудыг суйрлуулжээ. Одоо хувийн самнуудыг шинжлэх, дархан сондөр болон Аянчин, Ремакс, Сингчин зэрэг дэлгүүрүүдийн ойр орчимд автомашины зогсоол хийхээр төлөвлөн аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хийх талаараа гарц шийдлийг ярилцж байгаа юм байна.